За бүгдэнд нь орой минь төргий. Тэгээ өнөө шөнө Монголын ард түмэн баялагтаа эзэн болох амны ишиг байна уугүй юу гэдгийг л ер нь шийдэх гэж байна дөө. Шулуухандаа бол. Тэгээ би энэ бол хамтарсан засгийн газрыг бол анханаас нь л дэмжсэн юм. Яагаад гэвэл хамтарч иж юм явах юм билий. Яг ийм том эрх мэдэл, мөнгө төгрөг, уул уурхай ашигт малтмал энэ асуудлыг нэг намд ангаараа явуулж чадахгүй юм байна гэдгийг би бас өнгөрсөн парламент дээр харсан. Баялагын сангийн хуулийг 64-тэй ардын намын бүлэг байхдаа ардчилсан намаас 4-5 гишүү оруулж иж нэг юм 40 босгод авуулж исэн түүх 2 жилийн өмнө шүү. Тийм учраас энэ бид нар 24 оны сонгуул баялагтай эзэн болгоно өдр гэж ярьсан энэ амлалтаа биелүүлэхэд энэ 68-ын бүлэг бол би чадахгүй юм байна. Тийм учраас хамтраад явах нь зөв юм байна. Нөгөө талдаа ард түмэн бол сонгуулийнхаа үеэр та нар зодтолтгүй яваад сонгуулиос хойшоо ард түмнийхээ эрх ашигыг одоо хангаж яваарай л гэж ингэж ярьдаг шүү дээ. Ер нь бол. Тэгээ би энэ болгоныг бодож хамтарсан засгийн газрыг байгуулахад нь дэмжсэн, сая ганхаж эхлэхээс нь дэмжсэн, намын баг хурал дээр дэмжсэн, одооч дэмжсэн байр суурь л хэлэх гэж байгаа. Тэгээ яг энэ парламентод орж ирээд 4 жил боллоо да. Тэгээ энэ ерөнхий сайд оюун эрдэнэ усан цагаас хойш ер нь энэ Монгол улсад энэ жигсаал бол маш ихээр бол. Үнэхээр одоо бодлогын ард түмэн эсэргүүцээд байгаа мөн гэхээр сонгуульд намаа манлайлж ороод энэ том бүсчсэн сонгуульд намаа ялбуулаад байдаг. Тэгээ яг энэ энэ жигсаалуудыг хараад байхад бол би одоо ажиллаа хийж жигсаалыг дэмжиж бүр постлж ирсэн. Одоо ингээ хараад байхад нүүрсний хулгай гэж ерөнхий сайд өөрөө эхэлж ярьсан. Нүүрсний хулгайгаа зогсоо гэжсэн нь 2 хоногийн дараа огцор болоод явсан. Сайн гашуун Сүхбаатарын асуудал орж ирэх үед 2 сарын ихээр харбинд гарын үсэг зурхат нь энд утааны жигсаал гэж болоод бас л утаа ярьжсэн нь сүлдээ огцор болсон. Сая яг энэ гашуун Сүхбаатарын төмөр замыг холбох энэ ажил нь яваад орлогоо нотол болсон, ирээд хэлхийн завдалгүй огцор болсон. Тэгээ өнөөдөр бол огцрох амархан гэдэг юм яриад залуучууд жигсэж байна л. Би яг бүх юмаа ил болгох гэдгийг бол дэмжиж байна. Ер нь одоо энэ бид Монгол төрийн асуудал, Монгол улсын цаашдын үндэсний аюулгүй байдал олон зүйлүүдийг бас давхар бодох ёстой үүрэгтэй хүмүүс гэж ингэж бодож байна. Энэ Монгол улсад сүүлийн үе зохион байгуулагдж байгаа энэ жигсаал цуглаанууд ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай, санхүүгийн их үүсвэртэй ингээд жигсаад байвал энэ төр засаг гэж ер нь одоо нэг цүнхний асуудлаас болоод өнөөдөр ингээ их хуралдаа сууж. Ер нь цаашдаа төр засаг гэж байх ч юм уу гэж юм. Ийм байдлаараа бол. Тэгэхээр ер нь ерөнхий сайд одоо өнөөдөр энэ нүгүү ярина гэсэн. Энэ олон жигсаал цуглааны ард та хүн байдаг гэж ярьдаг. Энийхээ талаар бас одоо мэдээллийг энэ ард түмэнд өгөх хэрэгтэй. Би бол одоо энийг монголчилж ойлгохдоо бол зөв сэдв хүнддэг, дагуулж тонгорох гээд байт юм байна л гэж би хардаг. Дагуул тонгорох гээд байт юм байна. Тийм учраас энэ асуудал дараагийн нэг асуудал бол энэ санал хураалтыг бол одоо ил явуулах нь зүйтэй гэж бодож байна. Ерөн зүгээр одоо нэгнийхээ нүрийг даахгүй тэгэл хойгоор урдуур нь үнэн удал яриад тэгж байгаа ингэж байгаа гэж шивнж гүйж ягаар ерөн зүгээр ингээд ил цагаандаа гараад тэгээ одоо ядгаа үтсэн дээр. Ерөн шулуухандаа. Хоёрдугаарт би арчсан намыг бол бас үндэсний хэмжээний том нам. Өнөөдөр энэ сонгуулиар ардын нам, арчилсан нам хэн олон болохгүй байгаа тэр сонгуулийн үе биш ээ. Энэ бол Монголын ард түмэн баялагтай эзэн болох уугүй юу гэдгийг шийдэх чухал орой. Чухал шүн. Тийм учраас та бүхнийг бас чуулганыхаа хуралдаанд би оролцооч гэж. Би 1 минут авчдаг. За 1 минут нэмжигэй. Би оролцооч гэж бас уриалах гэж байна. Сая бол одоо тоглоом тоотын дээр гэж бас л үнэн л үг. Үнэн л үг. Гэхдээ энэ бол одоо бас улс орны том эрх ашиг. Энэ 3 сая ард түмэн энэ нэг баялагтай эзэн болох нэг амны ишиг байна уугүй юу гэдгийг шийдэх гэж байгаа юм оролт дээр та бүхэн маань битгий нэг актер ус төрчөөч гэж нэгдүгээрт бас үсэх гэж байгаа юм. Хоёрдугаарт одоо бас энэ нэг хуулийн дэгийн тухай хуулийн дээр энэ 7-гийн 5 билүү юу вэ? Тэр хууль элтэд хууль зөрчсөн асуудал буюу үндсэн хуультай холбоотой ч үлээ. Тийм юмнаас бусдаар бол одоо бас хурал хайж гарахыг хориглоно ч гэсэн бас нэг юм хуулийн заалт бас байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо үндэсний эрх ашиг энэ том юмаа бодож энэ ард түмэн баялагын энэ тэгш хуваарлтын тал дээр би бас зогсоосой л гэж ингэж бодож. Сая би амралтын өдрүүдэд аймагтаа ажиллалаа.
захиж байгаа юм ердөө л баялагын сангийн асуудлыг энэ ард түмэн энийг бүгдийг нь хараа сууж байгаа. Баялагын сан та нар хийж чадах уугүй юу гэдгийг л онцгой За үг хэллээ.